За эрхэм хүндэт сонсогчид үзэгчид та бүгдийнхээ энэ өдрийн түмэн амраа болон айлтгах мэндчлээ. За орон нутгийн телевизээс та бүхэндээ бэлтгэн хүргэдэг номын хавчуурга нэвтрүүлэг маань та бүхэндээ үргэлжлэн шууд хүрэхэд бэлэн болсон байна. За ингээ өнөөдөр Өөл дуугийн Бадарчин Одхоо багш маань зочин хөтлөгчөөр хүрээд иржээ. За ингээд гэрэл астдаг Сантата, гэрэл астдаг гацууртайгаа хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргье багш. За баярлалаа. Шинэ жил уур амьсгал оруулж. За эсвэл үнэхээр яа гоё шинэ жил болоод эхэллээ шүү. Таны талаас би одоо энэ дээр гацуур мацуур ааштай байхгүй тий. Ерөөсөө биш болоод эхэллээ. Манай хүүхд танийн тэмдгийг зүгээд явах хэрэг. Тэгээд 19 сарын дуслаад ингээл зүгээл орно да. Оо за. Одоо ингээл ерөөсөө авахгүй тий. Тий авахгүй ингээл 1 сарын 1 хүртэл одоо ингээл зүгээс. Эсвэл үнэхээр гоё юм аа нэг. Шинэ жил болж байгаа мэдрэмж надад одоо өөрөө ирэхгүй. Одоо төрж эхэллээ. Тий энэ тэмдэг их дурсгалтай л дээ нөгөө манай докторийн ангийн докторийн ч нэг шинэ жил ордог. Зөв. Ингээл тэмдэг. Зөв би ингээд дурсгалтай гэдэг. За. Ямар ч байсан уут дүүрэн бэлэгтэй өвөл гүгээд шүү. Тэ. За ингэр дээгүр гүгээд байна. За энэ жил их учиртай жил болох баха одоо. За ингээд бид бүхэн номын хавчуурга нэвтрүүлгээр та бүхэндээ уул номын агуулгаас одоо хүргэж байгаа. За өнөөдөр сэдвийн тухай багшаа онцлож. Тэг өнөөдөр их түүхэн холбогдлоо сэдв их. Монголын бараг түүхэнд бичигдүүц. Аршин хадны тухай. За шахлын түүх, шашны дусгал газрын талаар бол ярилцсан. Аршин хад нь одоо Гинти аймгийн Бачирт сумын нутагт Бэндэр уулын зүүн урд хормой цохой бүхий үзэрт оршдог ба. Аршин хад нь чулуун цэцгийн үеэс эхлээд 1600-ны үе хүртэл он цагийн үед хамаарх Монголын дорнод хэсгийн түүх соёлын баялаг дурсгалд зохисбор хэмээн археологчдод онцолдог ба. Энэ орчимд чулуун цэцгийн үеийн хадны сүх зураг, янз бүрийн бичээсүүд, чулуун цэвсгүүд, хөрөл, төмөр, хөнөөг үед хамаарах булш олон байдаг. Мөн хөрөл, хөнөө, китан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэнд орсууд байдаг бөгөөд Аршин хаднаа ан амтан хүний зургийг цоол борлон зурж овгийн хэдэн зуун тамгыг сэлсэн байхаас гадна китан, араб, перс, төвд, хятад, монгол бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээсэн байна. Аршин хадны төр бичээс бол Аршин хаданд байх эртний нүүдэлчдийн тамга бичиг өсгийн дурсгалыг анх 1961 онд Хэ Перлэ илрүүлэн судалсан байна. 1979 онд Монгол зөвлөлтийн түүх соёлыг судлах экспедиц Аршин хаданд байх бичээсүүдийг нарившин судалж байхдаа өөр нэгэн төрөв бичээс байгааг тодорхойлсон байна. Энэхүү хоёр дахь бичээсийн мөрний урт нь 60 см, өсөг зураглалын өндөр нь бол одоо зурлагын өндөр нь бол 17-оос 20 см, бичээсийн хойд талд нь бол янгирийн дурсаас сэлсэн байна. Анх олдсон төр бичээсийг эс хар жуба Хэ Перлэнаар атам апам ачигнун гэж өгчлөн болгоод орчин цагийн монгол хэлний эцэг өвгдийн шанх гişг гэж тайлсан байна. Харин хоёр дахь төр бичээсийг сад атиж ерти хэмээн өгчлөн болгоод зоригтой ач хүү билээ гэж орчуулж бичсэн байна. За тэгэхээр одоо эн чинь Батшир сумын нутагт байрлаж байгаа тий. Бэндэр уулын зүүн урд хормон зохиод ингээд байдаг гэдэг ингэж байна. Монголын ер нь нэлээ олон бичиг соёлын дурсгалтай холбоотой мэдээллийн бол сан хөмрөг энэ ууланд одоо хадгалагч байна гэж ингэж ойлгож болох уу? Тий. Угаасаа түүхэн холбогдлоо дэлхийн ер нь түүхэнд холбогдохоц. Яагаад ингэж би онцлоод байна гэхээр энэ Аршин хадны бичиг хувьд бол маш их учиртай байна. Ер нь эрдэмтэд бол одоо судлаад өсөг тамганаас гаралтай гэж байгаа. Тогтоосон байна. Тэр тамганы хамгийн их олдорууд нь бол одоо Аршин хаданд байгаа. Тамганы олдорууд. Тэгэхээр хүн төрлөختний бичиг үсгийн соёл бол Монголоос гаралтай. Монголчууд ер нь үсэг зохиос юм байна гэдгийг бол одоо энэ үүгээр бол баталж байгаа. Тэгэхээр хүн төрлөختний ер нь бичиг үсгийн соёл бол үнэтэй хувь нэмэр орсон ард түмэн бол Монгол. Тэр зам өсөхийг зохиосон ард түмэн бол монголчууд. Тэгээ тэрнээс нь салаалан одоо энэ дэлхийн бусад улс орны хэл бичиг соёлууд бол өссөн байна. За мөн одоо Аршин хадны эргэн тойрон дэх одоо шинэ сонин сайхан ийм зүйлүүд нэгдсэн одоо эрдэмтдийн судалсан ийм зүйлүүд нь юу байдаг юм болоо. Тэгээ одоо чулуун цэцгийн үеийн хамархас суурин байгаа. Хэ Перлэ 1943 онд судалгааны эхлэлийг тавиад 1960-аас 80 он хүртэл бараг жил бүр очиж судалгаа хийсэн бөгөөд хаданд буй олон тамгыг судалж нэг сэдв бүтээл бол хэвлүүлсэн байна. Харин чулуун цэцгийн судалгааг бол одоо 1973-74 онуудад 3 голын шинжилгээний анги баг зэргийн туршилтын материалаар хийснээр эхэлж
1980-аас 81 онд Монгол зөвлөлтийн хамтарсан экспедиц энэхүү чулуун цэгийн үеийн суурин малтаж 2.5-аас 3.5 м гүн 4 соёлд давхрахтай болохыг ол тогтоосон ба 2500 орчим чулуун зэвсэг хэд хэдэн төрлийн амьтны яс гарснаас 1.5 м гүнээс савгт хэрсний соёо олцсон чухал ач холбогдолтой олдор болсон байна. Одоо тэгэхээр энэ савгт хэрс гэдэг бол одоо Монголд амьдарч байсан амьтан байна. Одоо бүр хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан биш үү? Одоо өлөг хөрөлийн үетэй л холбогдохоц. Ер нь ингээд Монголын түүхийг судлаад үзэхээр ер нь хэдэн сая жилийн түүхийг л харуулдаг. Одоо өлөг хөрөлийн. Тэгэхээр их судалгааны хувьд бол маш их тийм үнэтэй холдор байна. Хуучин чулуун зэвсгийн үеийн хүмүүс хинтийн нуруу тухайлбал аршин хадны орчим амьдарч байсан хүмүүс янз бүрийн захиураар зэвсэг хийж хулан, арслан, зам, савгт хэрс зэрэг амьтдыг агнаж амьдардаг байсан бөгөөд хад зохионы тэтгэрийн дүрсийг бол урлан бүтээсэн байна. Одоогоос 15,000-аас 8,000 жилийн өмнөх үед Төвд Азийн цаг агаар уур амьсгал ихээхэн өөрчлөгдөж томоохон амьтад бол одоо мөхөж эхэлсэн. Хүмүүс арай жижиг биетэй хурдан төргөн хөдөлгөөнтэй амьтдыг анхнах шаардлагатай болж модны уян хатан чанарыг ашиглан нум сум гэх мэт холын тусгалтай нарийн багаж хэрэгслүүд одоо хийж эхэлсэн байна. Мөн түүнчлэн тэр үеийн хүмүүсийн амьдрал ихэнх нүүдэл хөдөлгөөнтэй болсон бөгөөд Монголын газар нутгаас олдсон энэ үед хамаарх чулуун цэцэгтэй ижил тэр зам эрдэмтдийн нэрснээр говийн үлдэц бүхий чулуун дурсгалууд өмнөд Сибирь, Аст орнод, Умард, Хятад, Солонгос, Японы, Хоккайдо, Арал, Америк, Аляск зэрэг газруудаас мөн бас олдсон байна. За тэгэхээр энэ одоо бүр илүү их тийм гүн мэдээлэл рүү орж जैन тий. Тэгэхээр ер нь бол дотоодын аялал жуулчлал гэдэг юм бол сүүлийн жилүүдэд бол сайн хөгжиж байгаа гэж ингэж ойлгож болно тийм ээ. Тэгэхээр Улаанбаатар хотоос бол одоо Батширээт сум за мөн одоо энэ Бэндэр уулын 120 м дугаа энэ үзэсгэлэнт төгөлдөр тийм ээ их олон сайхан зүйлүүдийг одоо биедээ хадгалж үлдэж байгаа энэ газар бол нэг 433 км-ийн алсад байдаг юм байна гэж. За Хинтээ аймгаас бол 226 км аялахад бол энэ газар дээр очиж болох нэ гэж ингэж ойлгож бас болох юм байна. За ингээд одоо ингээд түүх турсгалын зүйлүүдийг ингээд хараад үзэхээр үнэхээр бас их сонин тий. Үнэхээр өвөрмөц, үнэхээр бас гайхмаар ийм зүйлүүд бас ажиглагч юм л та. Тийм. Ер нь би нэвтрүүлэх хэлэхдээ л хэлжсэн. Ер нь Монгол улс бол энэ аялал жуулчлалаа хөгжүүлвэл дэлхийн хүн төрөлхтний түүхийг, хувьслыг бол харуулах хэмжээний олдрууд манад байна. Хэрхэн яаж хүн үүсээд хэрхэн яаж одоо чулуун цэгийн үед яаж амьдардаг байсан, аж байдал, тэр суурингийн судлах, тэр судалгааны баазууд бол манад хангалттай байна. За тэрнээс хойш одоо төрт улс гэж хэн үүсгэсэн. Төрт улс гэж эзэнт гүрнийг анх хэн бий болгосон. Эзэнт гүрнийг монголчууд бий болгосон. За тэрнээс хойш төрт улс гэж 12 дахь зуунд бас Чингис хаанд холбогдоод ирж. Хөрнөг үеэс эхсүүлээд Чингис хаан хүртэл. За тэрнээс хойш үегээл ер нь л он цагийн дарааллын үед ингээл хүн төрлөختөн өлгийн нутаг бол одоо Монгол. Ерөөсөл энэ бол хөдөлгөөний баримтаар тогтоодод. Даанч манай энэ зарим эрдэмтэд энийг жоохон үүсгээд байгаа нь жоохон хамсалтай санагддаг. Тухайлбал байна уу? Судалгаагаа жоохон гуйлах, мошин гуйлах, хит их гадныг бол аялтанд дагах. Тийм хүмүүс бол манай эрдэмт дотор бол байна. Тийм. Одоо энэ дэр бас нэг яригдах асуудал бол дээр нэмэх нь бол ялангуяа гадаадын орны жуулчид ирж байгаа ийм нөхцөлд бол хөтөч тайлбарлагчдыг одоо их сайн бэлдэх ийм зайлшгүй шаардлага бол бас байгаа юм тийм ээ. Яг одоо тэр орчуулгыг маш сайн хийх төвшний. Ерөөсөл хөтөч Монгол улсын нүүр царай авах. Тийм шүү дээ тий. Мэдээлэлээ илүү их сайтай байх хэрэгтэй, боловсруулах хэрэгтэй. Тэгээ шинжлэх ухаанч хандах хэрэгтэй. Ямараа нэг юм шинжлэх ухаанчаар хандаж дүн шинжилгээ хийдэг, прогнозолдог. За тэр улсууд гадны жуулчид аялахад бид бас зөв сайхан сэтгэхүй бас төрөлх үүсэх байх хэрэгтэй тий. Мэдлэг мэдээллийн хувьд бол илүү тэнцвэртэй гэдэг ч юм уу тийм ээ. Тэгээд түүх турсал зүйлээ жоохон хайлж хамгаалдаг. Одоо манай энэ Аршаадны зураг бичгсүүд бол ер нь их хөвчлэр нь жоохон алдагдах, балардах талдаа л ороод байгаа. Тэр нь жоохон ханасмар. Тэгээ сая би хэллээ шүү дээ тийм. Нэг бүтээлд сэдв болгосон гэж. Тэгэхээр одоо энэ Перлего бол одоо энэ хадны цүг зураг ахим гой юм тийм. Одоо энэ бичээсүүдийг судалж маш их зүйл хийж эрдмийн ажил. За одоо Перлего бол одоо эрдмийн ажил болгосон байна.
За Акимгоо бол одоо бүр боджуулаад бүр ингээд баталгаажуулаад ном гаргасан баг. Энэ бол одоо хүн төрлөختний түүхэнд асар үнэтэй хувь нэмэр оролцооц бүтээл баг. Энийг бол одоо манай төр зэсэг бол анхааралд авч хайлж хамгаалах хэрэгтэй. Бид хэдий утал одоо газар шороо ухаж амьдрах үү те. Яг үнэ. Тэрний хооронд энэ сайхан байгалийн түүх дурсал газар өөдөн татаад хайлж хамгаалаад адаглаад тэнцэнэ сайхан гэрэл зоочих хэрэгтэй. Манайхан гэрэл зоон гэхээр нэг ерөөсөө нэг буруу ойлгоод байна л да нэг гэрэл гэдэг чи одоо тэгэл байгалийн тийм одоо нарны эрчим салхин сэнс тэнцэнэ тавиа. Тэгээ шөнийн оройн цагаар гадаадын жуулчдын ихэр гой гэрэлтэй гигээтэй. Тэгээ тэнцэнэ гой зам тавьсан экономилтой ерөөсөл тэр нь зогсмор байрмаар байна. Тэгвэл бол одоо манайхан чинь тэгэл гадны жуулчид ингээл очихоор ганц аршаач энэ тэнд очихоор бийцэх газар болдог. Тэгээ хог хаях гэхээр хогийн нэг төвлөрсөн төв цэг байдгүй. Тэгээ тэр цэгийг одоо хог нэг хор хог авахстай. Тэгээ тэрийг дахин боловсруулж чаддгүй гэх мэтчлээ. Асуудлууд байна. Дээрэс нь одоо за хөдөө гэх за хөдөө одоо байг гэж бодъё л да. Тэр энэ чи байгаль их дэлхий бас үдээд байна л да. Одоо энэ нойлын асуудал те. Улаанбаатар хот дотор ч гэсэн хэцүү шнэ. Одоо ялангуяа тэр төв талбайн тэр хаваар явж байгаа хүнд бол одоо гинт бизнес ч бас хэрэгцээ шаардлага гарах юм бол одоо яах вэ гэдэг асуудал бол өнөөдөр бас хүнд хിവэрээ л байна. Тэр нь одоо ганцхан төв талбай гэлтгүй Улаанбаатар хотын хэмжээний чинь том асуудал яг өнөөдөр хിവэрээ байж л байгаа шүү дээ. 21 аймаг 330 сум. Тэгэл адгалал энэ байгалийн дурсалт газар гоё эконол барьчих юм бол тэнцэнэ нарны тий батцаа хорогоор тавган тий тавиад тэгээ тэнцэнэ гоё тог гаргаад гарсан тогоор шийдлүүд өгн байна л да. Усаа халаагаад гоё бүлийн усаар юм халуус тэнцэн карантинаас гардаг тий их гоё цэвэрхэн левел гоё санагдав. Тэгээ энэ одоо энэ аялал жуулчлалыг дагсан за мэдээж ийм тооны хүн авна гэж ингэж ярьж идэг те жуулчдыг жуулчлуулна гэж ингэж ярьж идэг. Энийгээ дагсан нэг хүний нөхцөл байдлууд одоо хэрэг шийдэгдсэн бэ те. Хамгийн анх наад захын хэрэгцээ бол нойлын асуудал энэ дээр бол байж байгаа шүү дээ. Адалал одоо нэлэх жоох хүүхдтэй хүмүүс нэлэх нэрээ хүмүүс явж ил гэхэд зугаалаад явж тэнд сайхан цэвэрх орчинтой тий. Адалаад дулаахан газар ороод жифийн сольждаг, хоолдог, унталдаг, магадгүй тэр өлгийнхээ даавгийн сольждаг. Тийм ер нь хүн ер нь тав тухтай байдлыг л үүсгэмээр тий. Манай 21 аймаг 330 сум тэр тал дээр жоо дутагддаг. Тэр бол анзаардаг тэгдэг. Тэгэхээр энэ сайхан одоо мэдээж түүхийн хувьд энэ сайхан тийм хосгүй одоо ийм дурсгал байгаа шүү дээ. Дурсгал одоо бид бүгдийн одоо өвгдөөдсээс уламжилсан энэ сайхан газар нутагт маань одоо оршин байна. Тэгээд энийг одоо цааш нь одоо уламжлаад за мөн одоо хөгжүүлээд явах энэ боломжууд нь бол бидний гарт байгаа юм тийм ээ. Тэгэхээр энийг одоо ингээд дэмжиж явдаг төр засгийн бодлого бол нэн төрөнд одоо шаардлагатай байна гэдэг ийм зүйл бол энэс анзаарчихсан шүү дээ. Одоо гадны жуулч тэрэхэд тэнд гоё тайлбар гаргаж хэрэгтэй тийм. Одоо энэ одоо түүхэн ийм дурсгал газар байгаа юм. Тэгэл адгалал орчуулга зөв ихгүй манайхан ч энэ тэнд явж байгаа зарим орчуулгын талаар жоохон дутагдлаа санагддаг. Тэгээ зөв илэрхийлж чадахгүй. Зүгээр л нэг манайхан ч яг тэр мэржлийн орчуулга хийхгүй байна л да. Тий. Тэгээ одоо яг энэ орчуулга одоо энэ түүхэн орчуулга гэдэг чинь маш хэцүү шүү дээ тийм. Эний ч юм бол хэр болгон судлаач орчуулагч нар бол хийгээд байдаг зүйл биш. Одоо дээрэс нь ингэдэг тийм монгол хэлнээс гадаад хэл рүү хөрвүүлдэн шүү дээ. Би өмнөх жил нэг богино хэмжээний киноны нэг нутгийн биш нэг өвгний яриа байгаа аахгүй юу. Нөгөөтхийг одоо орчуулах гэж ер нь баг боломжгүй талдаал сүлдө болол. Тэгээ одоо ер нь тэр үний байлээ л дээ тэр толгодын цаана ингэж харлан уйлн мөөлн гэдэг бол яалтчгүй үний байлээ л дээ. Бүр одоо ингээд хэцүү болсон шүү. Тэгээ мэддэг чаддаг их олон хүн дээр очисон. Тэгээ одоо ялангуяа манайх чи их хэлний хувьд их баялаг гэдэг нь харагдаж байгаа юм л да. Нөгөө нутгийн аялгаар хэлж байгаа үгийг чинь нөгөө орчуулагч маань ойлгохгүйгээс ихсүүлээд асуудал үүсдэм билээ л дээ. Ер нь Монгол улс ч өөрөө төр тус байсан учраас одоо энэ Аршин хатнаас олдож байгаа зургууд нь бол одоо Кидан, Араб, Перс, Төвд, Хятад, Монгол гэд маш олон улсын хэл дээр бичигдсэн байгаа. Тэгээ тэр эртний хэлийг тайлж унших эрдэмтэн судлаач энэ цаг үед хэр байгаа вэ? Яг үнэ. Одоо энэ бол яг нэн чухал асуудал байгаа юм тийм ээ. Одоо энэ Араб хэл байна, Перс хэл байна. Би анх хэлжсэн мэдрэлтэй эртний Перс хэлийг орчуулагч манай дутагдaltaй байна. Араб хэлийг орчуулагч хэрэгтэй байна. За одоо Хятад
Хятад гэдэг чинь өөрөө маш том хил шинжлэлийн том улс орн. Эртний хятад хэл гэдэг чинь маш хэцүү шттэ орчуулад. Тэгээд тэрийг хүртэл орчуулж эрдэмтэд. За даатгалаар бид бас өөрсдийнхөө монгол хэлийг бас зөв сайхан орчуулж байгаа. Яг үнэ ажигах хэрэг байгаад байгаа. Ерөөсөл эртний тэр монгол бичиг гэдэг чинь маш хэцүү шттэ орчуулахад. Тэгээ энэ цаг үед буулгана гэдэг бол маш тэгэхээр одоо энд нин яаралтай нэг орчуулагч хэлмэрчдэд бид одоо бэлтгээд энэ гадны жуулч дэрж байгаадаа бид түүхээ нэг нүүр бардам цээж дүүрэн түүхээ ярмаар байгаа. Тэр гадны жуулчдад Монгол гэдэг чинь төр тулсны анхдагч юм аа. Бичиг соёл үүсгийн анхдагч улс юм аа. Хүн төрлөختний анхдагч юм анхнаа Монголд хүн үссэн юм аа. Яг хөө дэлхийн босод улс орны эрдэмтэд өөр өөрсдийнхөө улс орны эрхээ шиг ярьж өөр өөрсдийнхөө улсыг дүүргэдэг байхгүй. Аль ч улс орнд тэгдэг. А тэрнийхээ санг баяж. Тийм ерөөсөө өөрсдийнхөө түүх одоо чинь туркууд гэлдэг гэж. Туркууд ч одоо төргийг булаацалтай байдаг. А би зөв хувь хүний бодол шүү. Миний хувьд бол энэ турк тухайн үед хүчрэг байсан улс бол турк бол биш гэж би дотор боддог. Тусдаа тийм овог ам гэсэн байхгүй. Маш хүчрэг овог ам. Тэгэхээр тэрийг одоо ч ингээл түүхийг гуйвуулах гадны явуулаа бол асар их манай Монгол байх. Тэгээ монголчоор их 3 сая хүн антай. Тэ. Энэ хүн амын бодлогын баг. Тэгээ манайх ч эдийн засгууд маш их ядуу буур орно штэ. Би энэний урд нэвтрүүлэлт хэлжтэй. Манай төр засаг ерөнхийлөгч ерөнхий сайд улсын хурлын дарга ерөнхийлөгч маань гадаадад ажиллаж ихдээ ичдэггүй юм багтаа. Дуудах нэрийг эцгэх дурсах халдрыг эзэн өөрөө гэж. Яг үнэ. Монгол улс гэдэг чинь өөрөө ядуу буураа орн гэж нэрлэгдээс ичмээр байгаа байхгүй. Бид дэлхийн хамгийн баян, хамгийн хүчрэг гүрэл болмоор байгаа. Ард иргэд нь баян чинэл хамгийн баян, хамгийн ухамсартай, хамгийн боловсралтай түүх бол одоо судлаад үзэх тийм баг шүү. Хамгийн боловсралтай, хамгийн сэхэтэн, номыг дээдэлдэг. Одоо энэ цаг үед ном уншдаг хүүхэд залуучууд ерөөсөй байхгүй болсон. Номыг одоо хардаг хүмүүс их цөөрсөн гэж тэгж байгаа. За тэгээд ер нь бол бас зарим нэг зүйл нь их хоёр талтай л баг. Ном уншихгүй болохоор хүн сэтгэе очдог. Тий. Нөгөө талаа бол одоо манай залуучууд одоо та ингээл нийтийн тээвэр юм уу гадуур явж хахад залуучуудын тэр гудамжинд бие авч явж байгаа байдал хүртэл их гологддог шүү. Тэг атгалал хувцас зөв сайхан өмсөж чадахгүй байна. Нэгт хоёрт хүнтэй сайхан харьцаж чадахгүй байна. Тэр Монгол ах хөл соёл хайцсан. Тэгэл биений үзий ядсан, жигссэн, муулсан адалсан асуудлын нийгмээр дүүрэн шүү дээ. Уул монголчууд ч би одоо ингээд 11 ном бичлээ. Маш их түүхийн холбогдлолтой бараг 1000 гаруй ном би уншсан, судалсан. Гадны дотоодын хэлтэй те. Монгол гадаадын хэл дээр байгаа маш их олон бүтээлүүдийг уншсан. Тэгэхэд уншаа судлахад Монгол гэдэг чинь өөр ахуй түүхтэй энэ их гүрэн өнөөдөр яагаад тийм хөгжлийнхаа доротолд орцсон бэ гэдэг л асуулт надад өөр ихгүй буудаг хувь хүний хувьд. Одоо отхоо гэдэг хүн асуудаг шүү дээ. Одоо би гэрээсээ гараад гудамжинд харахад Монгол улсын хөгжил үндэл хар бараам байх. Саарл гэрэлгээтэй ерөнс байх. Тэгэл ард түмний сэтгэн бодох нь хүртэл одоо доротцсон. Одоо тэгээд одоо нэг хэрүүл уруул те зааварчлаарай. Хаал хэрүүл уруул хар бараа мэдээлэл тийшээ шурч шүү дээ. Тэгээс энд нэг эрдэмтэн хүн шинжлэх ухааны нээлт хэлээ. Энд химийн оюухан байна. Энэ квант механикийн онол те. Энд супер нэгдний онол. Энд одоо астроном. Одоо бидний чинь судлах хийх бүтээх зүйл асар их шүү дээ. Би энэ өмнөх нэвтрүүлэгт ярьжсэн те. Бид одоо ингээд судалгаа одоо эртний хотод соёл ярьж та. Эртний хотуудыг судлаад гадаадын эрдэмтэд одоо манайхаас ингээд суурин дээр очиж судалгаа баг хийхгүй байна. Дандаа хиймэл дагуул сансар судалж байгаа. Тэгээ тэр сансаар судлахтай тэр хотод амьдарч байсан хүнийх нь насчлалын тогт очиж байна. Хоол, хүнс бүх юм судлаад гаргаад ирж байгаа. Гайхалтай болж байгаа. Тэгэхэд одоо манайх бол одоо хөгжлийн хувьд л үнэндээ л хоцорцсон явдаг. 50 60 жил хоцорцсон. Тэгээ энэ хоёр талтай болов уу гэж би бас зарим хэд боддог байхгүй юу гэж. Яагаад тэгэхээр уламжлалгүй шинжилэлгүй уламжлал гэж байхгүй л дээ. Тэгэхээр одоо энэ нэг ийм айхтар вирус манайханд орж ирлээ. Хүн болгоны одоо хүн бүрийн тарих толгойд одоо ингээд нэг ийм дандаа зовлон ярьж идэг тийм ээ. Дандаа л уйдхар гоныг ярьж идэг те. Дандаа л болохгүй талыг бол арчдаг те. Ийм юмнууд байна. Амьдралчин бол уг нь гэрэл сүудэр хоёрын яг тэг дундах тэнцэл юм шүү дээ тийм ээ. Тэгтэл одоо бид нэр дандаа сүудэр талд нь за яг нэг талдаа одоо ядуу буураа орны нэг одоо ийм амьдралын үзэх үзлийн нэг хэсэг юм байна гэж ингэж ойлгож болмоор байвч одоо бүр арай л бас сүүлийн үед бас их дэндүү байна тий. Ялангуяа энэ сошиал медиа гэдэг юм бол одоо бүр айхтар болж шүү дээ.
Тий. Ер нь Монгол улсыг цаашид ямар байх вэ гэдэг бидрээс шалтгаална шүү дээ. Яг үнэн тий. Хувь хүний бидрээс холбоотой байна. Бид годамжинд явахдаа тий соёлтой байх хэрэгтэй. Хувь зайд эзэн байх хэрэгтэй. Би түүхч хүн биш шүү дээ. Би түүхийн талаар би одоо сургалт сураагүй. Би мэдэхгүй. Тэгвэл би өөрөө бие дааж энэ түүхийг өөрөө судалсах. Би өөрөө эдийн засагч, бизнесийн удирдлага юм шүү дээ. Тэр талаар ер нь миний амьдралын ихэнх хэсэг бол өрнөсөн. Дандаа бизнесийн байгууллагад ажиллаж байна. Их сургуульд одоо сүүлийн яг 10 гаруй жилиг бол одоо их сургуульд одоо ажиллаж байна. Ер нь би өөрөө тэс хөндлөнгийн мэргэжлийн хүн байгаа ч тийм. Тэгэхэд яалтчгүй түүх рүү холбогдоод ирж байгаа. Яг би Монгол хүн учраас би түүхээ мэдэх хэрэгтэй, түүхээ судлах хэрэгтэй. Монгол улс гэж энэ ямар улс байсан? Одоо ирээдүйд хаашаа явах юм? Тэр бүгд биднээс шалтгаална. Ерөөсөө биднээс шалтгаална. Тэрнээс гадны улс орн биднийг бол мох болгоод ирсэн бол байхгүй шүү. Бид л өөрсдөө л Монгол улсыг болонгортуулаад байгаа байхгүй. Одоо тэгтээ одоо нийтлэг бас нэг зүйлийг ярихад одоо ингээл их олон хэвлэлийн газар байна те, ном уншихтай холбоотой ийм зүйлийг ярихад тэг ингээд энэ тентгийн ийм одоо маш их сайхан одоо зохиолууд хэвлэгдээд ингээ гарччихжээ. Тэгэл очиод үцхээр хөөх тэр чин баг бие битсэн юм шиг тийм тэмдэглэлүүд амар их анзаарэгддэг болж одоо дэлхийн өрн зохиолыг орчуулсан хүмүүс одоо тийм их алдаа хийн гэж баймааргүй. За тэгэл нэг хуучны манай мундгуудын нөгөө орчуулсан тэр нөгөө зохиол байгаа шүү дээ тий. Хуучин тэр их үеийн уушхар хаа. Тэр үнэхээр ярав тансаг сайхан байна тий. Тэгэхээр би одоо бас энэ залуучууд дүүнартаа бас хандаж хэлэх гэж байгаа. Ер нь бол болж өгвөл одоо хуучны тийм гоё номнуудаас олж уншиж байгаарэ тий. Тэн дээр бол их гэлний яруу сайхан гэж юу байдгийг тий. Монголчууд одоо ямар их тийм одоо сайн сайхан тэр илэрхийлэл нь ямар агуу тансаг байна тий. Энэ бүгдийг бас олж харж байгаасаа гэж ингэж боддог. Тэгэхгүй бол манайхан ч одоо хилний хөвд үнэхээр мохоо боллоо шүү дээ. Тий. Ингээд саар мэгжаад за яг хилний сан болвол гадаад харь үг аваад ингээд баяжаад тий. Зарим үедээ ингээ гээгдэх үедээ гээгдээд за нутагшхууг нь нутагшаад ингээд явдаг тий. Гэтэл Монгол одоо улсын энэ хилний Монгол хүмүүсийн одоо ярьж байгаа ойлголцож байгаа энэ хилний чинь бараг хэдэн хувьд нь гадаад хэл ороод ирсэн байгаа тий. Нэг утга учиргүй тар яр гэсэн одоо ийм яриануд үүсдэг. За энэ ярианаас нь үүдээд нэг үл ойлголцол гэдэг юм үүсдэг тий. Хилний гол үүрэг бол ер нь хүмүүсийг хоорондоо ойлголцох тий. Ямар үед хүмүүс хоорондоо ойлголцох болдгоо гэвэл дутуу мэдээлэл дамжуулагдсанаас болж одоо жишээлбэл хүмүүс хоорондоо үл ойлголцох тохиолдлууд гардаг тий. Гэтэл тэр хэл өөрөө яруу сайхан тунгалаг байгаа ийм нөхцөлд бол хүмүүс ямар адгуу самтан биш те. Тийм биз дээ. Хоорондоо шөргөөцөлдөх, муудалцах ийм зүйл бол гарахгүй те. Гэтэл өнөөдөр бидний хэлний сан ямар байна? За бид нар өөрсдөө одоо жишээлбэл ном уншиж үзэж харж гин үү те. Хэрэг мэдлэг мэдээлэлдээ одоо мэдрэмжүүдээ ингэж дээшлүүлж гин гэдэг. Энэ их одоо их чухал ийм нөхцөл байдалд явж байна л да. Яг хоо манайх одоо ингээл редакторлаад байгаа юм л та. Редактор ч юм бол одоо дотор 3 төрөл байгаа. За одоо эхнийх нь бол одоо өмнөх үгийг бичиж байна. За нэг энэ бол яс уламжлал тий. Дараагийнх нь бол одоо зөв бичгийн дүрмийн алдааг редакторлж байна. За 3 дахь нь бол одоо найруулгын редактор хийж байгаа. За найруулгыг бол хийнэ гэдэг бол маш хэцүү. Одоо би бол 11 ном бичлээ. Энэ 11 ном дээр бол редактор гэдэг юм бол судлахаас өөр гарцгүй болчиход. Тэгээ би өөрөө бие даа судалсан. Тэгэл ингээд судалгаа хийгээд үзэхээр найруулгын алдаа хийнэ гэдэг л хамгийн хэцүү байдаг. Яг тэр хүний хэлэх гээд байгаа санаа одоо ч та бодолтой аршаа хаднаас олдож байгаа энэ бичиг за магадгүй нэг шүлэг бай. Эртний шүлгүүд зөндөө байгаа тий. Тэр дөрвөн мөртийг найруулж засна гэдэг боломжгүй. Тэр тухайн үед хийсэн тэр хэдэн мянган жилийн өмнө тэр юу бодож, юу бичснийг тэр эзэн өөрөө л мэднэ. Тэ тэр хадны аршаа хадан дээр сэлж байгаа тэр бичвэрийг бол тэрс энэ цаг үед ирсэн бид нар бол тэр найрлагыг бол балартуулнуулахээс биш одоо яг тэр хിവэр нь бол найруулж чадахгүй. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр түүхийг ямар ч нөхцөлд редакторлаж болохгүй л гэж биелээд байгаа. Түүх түүхрэл байх хэвээр. Яг тэр хадан дээр бичигдсэн түүх бид за нэг айхтар нэг найруулгын алдаа хийдгүү мах, найруулад чаддгүй мах гэдэг. Одоо яг тэр хэлбэрээр л орчуулаад тавьчих.
Заавч тэрийг найруулах га засгаач хэрэггүй. Зүгээр сайхан яг тэр эртний хэлбэрээр нь бичээд чадвал тэрийг сайхан орчуулчих бодож чадахгүй бол тэр чигээр л байлга. Тэгэхгүй манайхан ч редакторлах гал оролдоол тэр өөрийнхөө нэг өчүүхэн сэтгүү бодлороо орчуулах гэж оролдоол тэр нь тэгэл түүхийг гуйлаад байгаа. Тэгэхээр түүхийг редактор гэж болдгоо маа л гэсэн үг. Одоо нийгэмд уншиж байгаа хүмүүс цөөхөн байгаа учраас тийм ээ. Одоо янз бүрийн хэвлэл мэдээллийн байгууллагч гэсэн ажилд орж байгаа ийм хүмүүст бол ерөөсөө тийм ном унших тийм ээ. Тэгээ дээрэс нь ингээд ном уншдаггүй учраас ингээд оюун санааны ийм задралууд одоо янз бүрийн ийм чөлөө сэтгэлгээний юмнууд биш үү тийм. Ерөөс их тийм хомигдмал орж ирдэг. Тэгэл дандаа ингээд үзэл харцдаг. Тэгээ одоо ялангуяа телевиз радиогийн сургууль төгсөж байгаа залуу боловсон хүчнүүд бол ер нь мэдээний диктор болох гэж л орж ирдэг гэж байгаа. Тэр сургуульд бүтэн 4 жил тэрнгээр ингээд сурцсан байгаа хөөхгүй. Зөвхөн мэдээний диктор болох гээд энэ бол ингээд тустай ажил байгаад идэг тэр нь бол тий. Яг сэтгүүл зүй гэдэг ч юм уу тий. Тэр найруулга зөв гэдэг ч юм уу. Энэ юмнууд нь ингээд их өөр тустай юм ойлголтууд байдаг тий. Их олон зүйлүүд ингэж нэгдэжээж нэг юм бүхэл зүйл болж ингэж үзэгчдэд их олон шүүлтүүрээр ялангуяа телевиз радиогийн бүтээлүүд бол их олон шүүлтүүрээр орж иж сая үзэгчдэд хүрдэг. Гэтэл одоо ийм одоо тодорхой ийм шатлалын одоо алдаанууд гарснаас үүдэрч одоо доор хаяжил телевиз дээр гэхэд тэр титрийн алдаа тий. Хүний одоо нэрийг зөв бичих, овгийг зөв бичих үгүй юу гэдэг ийм асуудлууд бас гардаг л да. Тэг яг нь сүүлийн үед энэ дэлхийн босод улс орнууд зөөлөн хүчний бодлого аюул явуулж байгаа байхгүй. Монгол шиг энэ хөгжил буураа улс орнолоо өөрсдийнхөө тэр түүх соёлын дурсгалыг бидэнд тулхан шаардж байгаа байхгүй. Одоо Солонгос кино гэдэг одоо сүүлийн асар их гарч байгаа. Тэр Солонгос киног хүүхэд залуучууд үзээд ямар сэтгүүтэй болж байна. За одоо бусад улс орны энэ зөөлөн хүчний бодлого Монголд асар их нөлөөлж байгаа. Энд бол одоо манай төрийн бодлого хэрэгтэй байгаа. Атаглаад бид энэ 24 цагийнхаа нэг 6-7 цагийн түүх их өөрсөлийнхаа талаар нэвтрүүлэг хиймээр санагдаад байгаа юм. Тэр учраас би танай телевизэд маш их бахархалтай хандж байгаа. Их сайхан нэвтрүүлэг танаа бол хийж байна. Тэгэхээр бид энэ үүх түүх өөрсөлөө бид хайлж, хамгаалж, судалж явж Монгол улс орж байна. Одоо бид гадны кино үзэл амьдралыг хараад шин. За өстой уучлаарай шүү. Монголын түүх бол өөрөө тэр жигтэй амьдрал ахгүй. Бодит түүх байгаа. Тэнд чинь өгсөж бандан мадарсан ч үе бий, урууданд ороцсон ч үе бий. Тэр бүгдээс бид судалж уншиж Монгол улс яахаар ер хүн төрлөختөй яахаар ер нь урууданд ороод тий. Ямар үедээ өгсөн манддгийг тэр бүгдийг л түүхэндээ бичсэн байгаа. Одоо энэ олдрууд одоо чинь Аршаа хадны зураг бүх олдрууд дээр одоо миний нүүдэлч монголчууд эртний хотууд гэл одоо энэ ном байна. За цаашдаа одоо тэр оршуулгын зангуул гэрийн түүхийн төвчгийн нэвтрүүлгүүд номууд бол гарна. Энэ бүгд маань ингээд энэ хийдэ ингээд багслагтаад ирэхэд монголчууд үзэгч та бүгдээ нэг ойлголт бол өгөх байхаа л гэж би дотроо бодож байгаа. Тэгээ ер нь бол одоо тодорхой альва түүхийг альва одоо нэг ийм шинжлэх ухааны мэдээллийг бол энэ сайн суур байж ээж одоо тодорхой хэмжээнд хүлээж авах юм тал байна уу да гэж ингэж харагддаг. Хүн бол тодорхой өсөж байгаа ахыгаасаа тодорхой ингээд найзалд нөхөрлөж байгаа хүрээллээсээ тий. Тэгээд энэ аж амьдралын хувьд бол энэ гэр бүл дотроосоо энэ одоо нийгэмших гол төлөвшлийг олж авд юм байна тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бидний энэ нийт одоо хэдэн хувийн хаашаагаа явж байгаа билээ сэтгэхгүй хувьд тийм ээ. Энийг одоо илэрхийлж хэлэхэд амаргүй л дээ. Гэхдээ энэ нэг амьдрал дээр үйлдэл болоод илрээд идэг ийм тохиолдлууд байна л да. Тэгээд энэ түүхийнхаа хувьд бид ер нь ямар ёс суртахууныг одоо баримталж ямар амьдралын философийг бид нэр мөрдөж тийм ээ. Монгол хүн гэдэг бусад үндэстэн ухсаатнаас юугаараа ингэж ондоошиж тийм ээ. Одоо энэ их олон жилийн түүхийг бүтээж ингэж ирсэн хүмүүс вэ гэдгийг бид нэр бол нин дарав тийм ээ. Нин дарав харах одоо зайлшгүй шаарддаг бол байгаа. Энд бол нөгөө иргэн бүрийн үүрэг гэдэг шиг тийм ээ. Ийм зүйл бол энэний ард нуугдж байгаа шүү гэдгийг бас зариуд хэлэх нь зөв байх гэж ингэж бодож. Тэгээд энэ түүхээ судлаад үзгээр Монгол гэдэг чинь өөрөө агуу үндэстэн байгаа байхгүй. Бид дэлхийд дээр хамгийн одоо энэ шудраг хамгийн ер нь тийм
ухаалаг боловсралтай соён гэгээс артсан байсан. Байсан гэдээ би өнгөрсөн цаг ярьж байгаа ш. Байсан баг. Одоо бид тэрийг бий болгох ёстой хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхгүй бол одоо Монгол бас энэ чигээрээ явбал Монгол бас ер нь мөхнөөл гэсэн үг. Тэрэн дээр би эмзэглэд авдаг учраас энэ түүхийн холбогдлолтой номыг өөрийнхөө хэмжээнд надад одоо спонсор байсангүй төр засгаас одоо би энэ түүхийн холбогдлолтой ном бичиж төр засгаас надад нэг төгрөгийн тэтгэлэг өгсөнгүй. Уншуулал өгсөнгүй. Одоо манай эрдэмтэд бол ийм л өрөвдмөр байгаа шүү дээ. Бид одоо ингээл түүхээ судлаад өөрсдийнх амьдрал би ч бас ардаа амьдралтай гэр бүлтэй өр хүүхэдтэй тий. Надад ч бас мөнгө санхүү хэрэгтэй байдаг. Ах トゥ хүрээнд тий хэрэглээний асар их хөрөнгө мөнгө хэрэгтэй байхад тэрнийхээ хажуугаар би хүүхдийнхээ талхны мөнгнөөсөө би илүүчлээд судалгааны ажил хийж байгаа байхгүй. Тий. Миний хувьд бол энэ бол маш хэцүү байдаг. Үнэн. Тийм мөнгө олдохгүй учраас тэгэл одоо нөгөө олдсон жоох юмараа би энэ судалгааныхаа ажлаа хийж гин. Тэгэл эний чинь судална би ажилгүй гэр твтээд өгвөл манай гэрийн өрхийн орлого яах вэ? Тэгэхээр ч одоо тэгэл манай Монголын нийгэм бол ийм л байгаа байхгүй. Одоо эрдэмтдээ би дэмжмээр байгаа. Мөнгө төгрөгөөр тийм туслаад дэмжээд адаалалын судалгааны материал хийхэд ном гаргахад ядаж хөнгөлт очилдог. Одоо би ч одоо номоо ингээл эдмон дээр хэвлийхээ бэлдүүлээд эдмон дээр хэвлэлтэнд ордог. За энэ байгууллагын хэвлэлийн компаниуд чинь 1-2 шиг хэвлэдэг байхгүй. Заавал 100 шиг хэвлэн. За тэгэл миний номууд чинь дандаа түүхийн холбогдлолтой ном чинь дандаа зурагтай байдаг. Тэгээ зурагтай номууд чинь хэвлэлтийн үнэх чинь 60-70 мянгаар нэг ширхэг ном гарч байгаа байхгүй. Тэгэхээр 100 дүржүүлэхээр хэд авах вэ те? Тэгчээ нэ. Гэхдээ би ганц ном бичээг 11 ном бичгээд ингээл бараг 100 эдэн сая төгрөг надаас гарч байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр манай төр зэгээрээс нэг ч удаа хөрөнгө оруулалт хөнгөлөлт өгсөнгүй. Манай төр зэг бол одоо ийм л байгаа. Тэгэл нэг иргэд бидл нэг чат хатгаараа л хөрхийн Монгол басаа хөгжүүлж юмсан нэг залуучуудад нэг ийм сурч юмсан заачих юмсан ингээл өөрсдийнхөө хэмжээнд л судалгаа өрөө магадгүй төр зэг бидэнд хангалттай мөнгө өгсөн би энэ байтугай бүтээл гаргана шүү дээ. Энэ байтугай надад нөөц боломж боловсрол чадал мэдлэг надад хангалттай байна. Би бол энийг хэлнэ. Бардам хэлнэ. А гэмн ямар ч юм чинь нөгөө санхүү дээр л зогсдог байхгүй. Тийм шүү дээ. Санхүү бол одоо бүх зүйлийн тулгуур. Одоо би одоо энийг кино хийж байна. Сүүтрэ акцент бол бас л 800 сая төгрөгийн төсвөтэй. Тэгэл төр бол ерөөсөө л нэг ингээл дэмжихгүй байх. Тэгэл өөрсдөөсөө л би ч одоо ингээд бас л нөгөө хүүхдийнхээ талхнаасаа ингээл илүүчлээл их нэртэй хүртэл одоо ойлгохтой ч юм авч гэж чадахгүй. Тэгэл өөрсдөө л ингээл яг энэ бол миний хобби дуртай юм учраас тэгэл дуртай юмтай хүн бол тэгэл яг хөтөд хоос онооч гэсэн тэгэл явах юм да. Ер нь яг оюун санааны амьдрал, оюун санааны одоо ажил хөдөлмөрөөр эрхэлж байгаа, их үнгүйдж байгаа л та. Их үнгүй ажил та. Яагаад тэгэхээр одоо бараг 1 метр нүх ухаад тэр хүнд одоо ажлыг нь үлж өгч байгаа. Тэгээд ер нь одоо нэлээд одоо судалгаа шинжилгээ хийгээд өгч үнэлж байгаа энэ хоёрын хим хэмжээ бол ижилхэн байгаа анзаарэгддэг шүү. Тэгэхээр ер нь түүнээс ч бага байж магадгүй. Тэгэхээр Монгол улсаа зүгээр оюун санааны гэдэг ч юм уу энэ ажлуудыг үнэлж байгаа үнэлэмж за ялангуяа одоо эрдэмтдийг бол одоо бүр ингээд орхигдуулсан одоо их олон зүйл дээр анзаарэгддэг шүү дээ. Тэгэхээр одоо Монгол улс та бодтой шинжлэх ухааны салбарт улсынхаа төсвийнхаа 0.02%-ийг зарцуулж байгаа. Арай л чамламарт байгаа. Адилаад бид энийг нэг оронтой тоороо оруулах хэрэгтэй. Өмнөх жил гэнэ яг ковидын жил нэг зүйл анзаарчихсан л да. Та бас үүнийг харсан баг. Ингээд юу боллоо нөгөө ковид чинь бол маш хурдан шийдвэр гаргаад тийм ээ. Тэгээд ард түмний амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой байдаг шүү дээ. Гэтэл манай Монгол улс одоо өмнөх удаад нь яаж явж исэн бэ гэдэг нь тэр жишээн дээр амар их анзаарч харагдчихсан байхгүй. Одоо тэр зохион байгуулж байгаа ажлынх нь хувьд мэдээж амаргүй нөхцөл байдал байсан. Тэгэн гут дараа нь шууд эрдэмтдийн баг гэдэг нэг юм баг гаргаж ирсэн. Тэр чинь бүр ингээд хүчээр гаргаад ирж байгаа байхгүй. Яг түүнлүүгээ ижилхэн тийм үү? Бүх одоо шинжлэх ухааны одоо бүх одоо ажлын тийм үү? Ямар нэгэн ажил төрөл бол бүх шинжлэх ухаантай холбогдож тодорхой үр дүн суурилсан. Тодорхой одоо гаргалгаатай ийм зүйлүүд рүү одоо ингээд чиглэж явах хэрэгтэй тий. Гэтэл энэ бүгд дээр нь одоо стратеги, тэр судалгаа, ийм юмнуудыг хийдэг ийм баг хамт олон нэг нь бүр одоо гудамд гаргацсан. Тэгээ өөрсдөө ямар судалгаагүй зүгээр одоо ямар тэр талын бас мэдлэг 100% байна уу гэвэл бас хэцүү. Тийм хүмүүс л одоо
нэг тийм мэдрэмжиндээ найдаал тэгэл одоо шийдвэр гаргаал тэрийг одоо жишээлбэл ард түмэн гэдэг нэг хэсэг одоо бүлэг хүмүүс үүрээл тийм ээ. Ингээд явж байгаа ийм харамсмаар одоо жишээнүүд их байдаг. Ягаад гэвэл оюун санааг одоо дээдлж чаддгүй. Одоо ямар хүн хитийн үед нэг үг гараа хэлсэн би мэдэхгүй. Манай Монгол дунд нэг аман хэлц болоо явцсан байдаг шүү дээ. Онл практик хоёр зүрх ёстой юм шиг л яриад идэв шүү дээ. За өстө уучлаарай аахгүй. Онл бэжж практик гэдэг байхгүй. Онл гэж юу хэлээд байгаа. Хин нэгэн отгүй гэдэг эрдэмтэн энэ онлыг батлаг гаргааг байхгүй. Амьдралын урт хугацааны туршид одоо тэр зүйлийг судлаад 200-300 жил за одоо энгийн жишээд аваад жолооны дүрм гэж байгаа. Жолооны дүрмийг хин нэгэн хүн бичээг байдаг байхгүй. Тэр жолооны дүрмийг олон хүний амь нас, эрүүл мэнд, цус нулимсаар бичигдсэн зүйл байдаг байхгүй. Тэр учраас жолооны дүрм гэж байгаа. Тэр дүрмээ барьж авахгүй жолооч дүрмээ зөрчих юм бол маш олон одоо харамсаад баршгүй үр дүнд хүрдэг байхгүй юу? Маш их. Тэгэхээр яг тэнтэй адилхан онл практик хоёр бол зүрх ёсгүй. Онл дээр практик оршин тогтнодог байхгүй юу? Одоо чинь би онл яриад байна шүү дээ. Энэ хашаа хадны зураг, энэ номууд чинь бүгд онл. Энэ онл ямар учиртай онл вэ гэхээр судалгааны материал байхгүй. За одоо энэ тэг Перлегон зохиосон, Аквингуан зохиосон Монголын урдаа баргалт тэргүүлэх зэргийн эрдэмтдийн маань гаргаж ирсэн бүтээлийг бид хараад за одоо яг энэ бүтээлтэй зэрэгцүүц хэмжээний экспедиц манай бүтээлийн судалгааны ажил дандаа гадаад хэл дээр байдаг байхгүй юу? Тэр гадаад хэл дээр материалуудыг отгоо гэдэг хүн хараад уншаад судлаад орчуулад тэгээд Перлегийн орчуулгын хоёрыг хооронд нь харьцуулдаг байхгүй юу? Харьцуулж отгоо гэдэг хүн энэ зүгээр юм байна гэд ном бичиж байгаа. Тэрнээс би нэг хин нэгний хүний номыг кофедэд авах юм би дараа нь оюуны өмч болгоод би орно шүү дээ тий. Тэгүүлэхгүй тул би яг уул гэдэг ном байгаа Монголд олон номууд байдаг. Гэхдээ тэр олон номуудаас отгоо гэдэг ном арай өөр ахгүй юу? Тэр редакторын хувьд ч өөр, агуулгын хувьд ч өөр, хэлэх гээд байгаа санаач өөр. Энэгээр л отгоо гэдэг хүний тэр онл гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр онл практик хоёр зүрх ёсгүй. Онл дээр практик бий болдог. Яг л онл гэдэг чинь хэдэн мянган жил, хэдэн зуун жилийн турш судлаад уншаа судлаад тэрийг цаасандаа баримтжуулж байгаа зүйлийг л онл гэдэг. За онлын яг тэгээд практиктэй хэрэглэхэд одоо эмчнэр ч гэсэн тэгдэг үстэй. Мис засалд орохын тулд тэр эмч отгүй гэдэг. За одоо би мис заслын эмч хэлээд отгүй гэдэг хүн би мис засалд ороход би онлоо л барьж шүү дээ. Би онлоо барихгүй хаар тэр дөрмөө барихгүйгээр би мис засалт хийж болохгүй шүү дээ. Заавал ч тэр онлоо дөрмөө барьж иж би мис засалт хийгээд тэр дараагийн мис заслын дараа гарах хор уршиг хор үр дагаврыг арилгадаг. Хэрвээ тэр эмч хүн яг тэр мис заслын ажлбарын дагуу хийгдээгүй бол тэр эмч өөрөө дараа асуудалд ордог. Яг тэнтэй адилхан онл практик хоёр онл үжиж практик байдаг юм аа л гэсэн л санаа бий хэлж байгаа. Тэгэхээр залуучууд мань юм унш судал онлоо судал. Тэгвэл бид практиктай гараад судална гэж яриад байдаг. Тийм ёстой байдгүй л байна. Та бол ялангуяа шинэ залуу үеийн боловсон хүчнүүд гэж одоо ярина тий. Ихтэй сургууль төгсөж байгаа залуучуудаа их ойрхон ажилдаг багш хүн. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг энэ хандлага, залуучуудын хүсэл мөрөөдөл, тэмүүлэл за тэгээд их олон зүйлтэй их ойрхон байгаа л гэж ингэж боддог шүү дээ би. Тэр нь хүн төрлөخت одоо бид одоо би бол Монгол улсын хөгжлөг бол одоо шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа үед харахад энэ хөгжлөг бол 30, 40, 50 жил, 100 жилийн цаатгаар бол бид харж байгаа шүү дээ. За Монгол улс бол одоо ирээдүйд бол одоо хүн хүчний хомсдолд орох юм байна. За нэгт хоёрт хүн төрлөختний хөгжлөгдөж одоо орофод техник технологи болж байгаа. Тэр зам хиймэл оюун ухаан суурилсан. Одоо ирээдүйд бол бид бол юм баг ном баг уншихгүй болно. Ерөөсөө л виртуал болж байна. Тэгэхээр шинжлэх ухаан бол өөр хөгжинэ. Угаасаа бид хөгжлийнхаа дагуу тэр шиг орхоос өөр гарцгүй. Тэгэхээр шинжлэх ухаан бол ямар гайхалтай байна. Одоо бид одоо ингээд удахгүй ангараг дээр ч амьдэр шүү дээ. Сарн дээр ч бууж байна. Ангараг дайрч очино. Сансар өгтөргөө ер нь одоо цаг хугацаа гэдэг зүйл чинь бол ер нь тэгэл хос орон зайл болно шүү дээ. Гэх мэтэр одоо ингээд дэлхийн хөгжсөн өөрчлөгдөж байна. Тэг хүний хүртэл хувилна. Магадгүй бид өгснээ дараа бидний тарих мөнх байж болно шүү дээ. Отхоо гэдэг хүн магадгүй энэ хорвоорт энэ цаг үед амьдарч байгаад бид өглөө. Тэгэхэд отхоо гэдэг хүний тарих мөнх орж болно. Мөнхөд л надаас зөвлөгөө авч миний ном судалгааны материалуудыг амьд юм шиг надад хайцж болно. Тэрийг хиймэл оюун ухаан сурлаад тэр хүний бодол тархийг сурлуулаад суулгахад яг би амьд юм шиг л тэр зүйлийг ярина хэлнэ. Уусаа шинжлэх ухаан тийм болсон. За тэгэхээр ингээд нэг юм
гайхалтай юмны дунд л бид нар амьдарч байна те. Шинжлэх ухааны хөгжил гэдэг зүйл бол их хурдтай дэлхийн ертөнцийн хөгжил гэдэг зүйл бол. Гэхдээ ялангуяа эрдэмтэд цахим бол тал дээр яваа. хоёр юм дээр одоо нүрт болж байгаа. Хиймэл оюун ухаан цааштай байлах уу? Хүн байх уу? Хэрэг хиймэл оюун ухаан хит хөгжөөд ирвэл хүнээс илүү ухаантай болчихно. Тэгвэл хүн төрлөختөнд ямар аюул учруулах вэ? Тэ? Одоо Монгол улсад одоо хиймэл оюун ухаан бол манад бол нэвтэрч эхлэегүй байна л да. За бага хэмжээний л нэг ахуй хүрээний гар утас юм уу? Ахуй хүрээний хэрэглээнд хэрэгжилж байгаа болохоос бид үйлдвэр аж ахуйн нэг юм уу том байгууллагууд бол хиймэл оюун ухаан нэвтрээгүй байна. Тэгэхээр тэнд суурилсан дата баасан ч манад ер нь байхгүй сул байна. За тэгээд өөрчлөлтөд энэ аршин хадны зураг талаар ярих уу те. Аршин хаданд бол одоо хуучин чулуун цэцгээс дунд чулуун цэцгийн үед хамаарах олон зуун тамга тэмдэг амьтдын зураг олон хэлээр бичсэн бичээсүүдэд бол хадгалагдсан үлдсэн байна. Тэгэхээр Перле 1943 1968 онуудад судалгаа хийсэн бөгөөд зүүн зүг рүү харсан боржин чулуун нүүрэн тад 180, арт талд нь 40 гаруй, сэрвэнт нь 50 гаруй дүрс тэмдэг хийснийг олж тогтоосон байна. Аршин хадны баруун талын нэгэн хаданд өндөр сэрвэтэй богино бүдүүн хөлтэй урт хошуутай арслан зааны их биеийн ерхий тгийг хөвөөлөн цохиж дүрсэлсэн Уралын Капово агуй болон Европын агуунуудад дүрсэлсэн арслан заануудтай дүрстэй тун төстэй байна. Бас нэгэн хавтгын хаданд 3-аараа сүргэлэн яваа савг тэрсийг дүрсэлсэн байна. Дүрслэгтээ сүрлэг том биеттэй өндөр сэрвэтэй богино хөлтэй хоншоороос дээш ээдтиж гарсан хамар дээрх ивэр соёо зэргийг онцлон бол дүрсэлсэн байна. Монгол орны зүүн хэсгээс олдсон палеолитийн үеийн сууринууд нь бол одоо тус суурьнд чулуун цэцгийн малтлагыг анх 1974 онд хэв хэрлэг хийж 1981 онд бага хэмжээний туршилтын матлаг хийсэн байна. Харин 2011-ээс 2014 онд Монгол Солонгосын хамтарсан чулуун цэцгийн судалгааны анги тус суурьнд ажиллаж малтlag судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд он цагийн хамаарлын асуудлыг болоод нарийн тогтоосон байна. Тэгээд аршин хадны суурь нь бол палеолитийн дээд шатны ихнээс мезолит, неолитийн үе хүртэлх олон соёлт давхраг бүхий томоохон суурин байна. Дээд палеолитийн үеэс эхлэн дунд эртний үе хүртэлх олон мянган эд үлгийн зүйл малтлагаар бол илэрсэн бөгөөд 2011-ээс 14 онд хийсэн малтлах судалгааны үр дүнд он цагийн хамаарлын асуудлыг нарийн тогтоосон тухайн жилүүдэд хийсэн малтлах судалгааны дунд 7800 орчим чулуун цэцгийн дурсгал илрүүлэн олсон байна. Чулуун цэцгийн дурсгалаас гадна аршин хадны цохой хаднаас палеолитийн үеэс дундад эртний үе хүртэлх хугацаанд холбогдох хадны зураг тамга тэмдэг олон хэвийн бичээс сийлэстэй байхаас гадна ингэр ээвэр газар бурш дахилгын байгууламж зэрэг ирэх археологийн дурсгал одоо нэн илбэг газар байна. Тэгээ аршин хадны палеолитийн хадны зураг нь бол хадны зураг нь өөр үед хамаарах хэдэн зуун мянган зураг бол байгаа. Хүн амьтны дурс, тамганы дурс, дүрс, хуучин чулуун цэцгийг хамаарах зургууд мөн бас одоо хожим үед холбогдох одоо зургаас дүрсэлсэн амьтан дүрслийн арга барилаас өрмөц. Тэгээд одоо энэ өрмөц нь арга барилнаад арслан зан савгт хэрэгс хожим үеийн зургуудаас хэмжээгээр том төдөг амьтдын дүрсийн гадаад хүрэг харьцангуй өргөн гарган дүрсэлж түүний ерхий төрхийг гаргахыг хичээснээс бус түүний нарийн урттай байдлыг яг хуулбарлан гаргахыг эрмэлзээгүй байдал нь бол ажиглагдчих байна. Аршин хадны палеолитийн суурьнд хийсэн малтлагаас илэрсэн ясны дээжинд хийсэн он цаг тогтоох шинжилгээ нь бол одоо тэгээд 40 мянган жилийн өмнөх үед л холбогдож байгаа юм да. Гэж холбогдож байна гэдгийг бол одоо тогтоосон эренцэн давг бол одоо энийг бол одоо нотолж баталсан байна. Гайхалтай үз. Тэр шүү дээ. Одоо ингээд бүх зүйл ингээд нотлоготойгоо баримттайгаа эрдэмтэд нь судлаад тогтооцсон юм л нөхцөл байдал байгаа юм л да тийм ээ. Тэгээ энийг одоо гайхалтай бүтээл байгаа. Хүн төрлөختний одоо ярина шүү дээ. Хүн төрлөختөнд үнэтэй хувь нэмэр оруулах хувьц. Гайхалтай. Тэгээ та жисэн битэр өмнө ярьжтэй нэг Монгол зураач нар бол бусад зураачныг бодох юм бол яг үнэ. Өөр гэдэг. Тий яг үнэ. Энэ аршин хадны зүүн дээр л тийг ажиглагдчихлаа. Одоо жишээлбэл та бас ингээд хоёлаа ингэдэг те уул усныхын тухай дууг нь бас хамтдаа сонсъё.
уул усныхын тухай шүлгийг нь олж харъя гэл би тань зүгээр ингээл нэвтрүүлгээ нэг баяжуулах үднээс ярьдаг шүү. Тэр яруу найраг нь одоо ямар гоё байдаг вүлээ тийм ээ. Тэр одоо ингээд нэг яалчгүй тэр нутаг усан төссөн. Эсвэл тэр нутаг усны талаар судалгаа хийж байгаа бичиж байгаа байхгүй тий. Тэгээрэл тэр тийм их гоё үн цэнтэй. Өстэй эрдэнэс мэт тийм шиг итгээтэл болд юм байл да. Тэр уул усыг одоо яаж харав гэлтэл тийм ээ. Тэгэхээр ингээд өөрийн гэсэн ийм одоо юу гэдэг философитой тийм үү? Монгол зураг, Монгол уран зураг, Монгол яруу найраг бол өөрийн гэсэн одоо ийм амьд сүнстэй юм аа гэдгийг эндээс бол ингэж харж болохоор байгаа. Энэ Аршин хадны энэ дурсгалт газар ч гэсэн тийм л байна. Ерөөсө галерей л авал та. Өндөрлөгтний үүссэн цаг нөхцөлийн ахуулаад энэ цаг үе хүртэл бүх тэр түүхэн баримтыг Аршин хадн дээр зураг хэлбэрээр хадгалчихсан байгаа нь энэ цаг үед амьдарчаа бид одоо мөнгөөр хэмшгүй, үншгүй, өв соёл, өв дурсгал юм даа л гэж одоо хэлмээр байна. Гайхалтай байна тий. Үнэхээр одоо бас бид нэр альва зүйлийг одоо хайрлан хамгаалах сэтгэлгээ болвол илүү тухайн зүйлийнхээ талаар илүү сайн мэдчихэж л орших байх гэж ингэж бодож байна л да. Мэдээж тэр зүйлийнхээ талаар сайн мэдэхгүй болвол тэр сайхан юм уу? Сайн юм уу мэдэхгүй шүү дээ бид нэр тийм ээ. Тий одоо нэг юм ажиглагддгийг Монголд бид одоо ингээл хууль гаднаас оруулж орчуулдаг байгаа. Одоо манайх ч юм бол одоо Германы хуулийг бол одоо орчуулаад хуулцсан л орно л доо. Германы хуулийг. Тэгэхээр энэ бол би бол жоо дутагдaltaй гэж боддتي. Монгол хүн гэж эхлээд монгол хүнийг судлах хэрэгтэй байна. Монгол хүн гэж ямар хүнийг хэлдэг? Сэтгэхүйн хувьд, зан характерын хувьд, ахуйн соёлын хувьд ямар тэрийн судалсны дараа хуулиа санаачилж батлахгүй бол зөвхөн гадны хуулийг хуулбарлаад оруулчих. Одоо чинь гэр бүлийн тухай хууль гээл байгаа. Их чамлалтай санагддаг ш надад энэ гэр бүлийн. Би бас хуульч мэрэгчлэр бас судалгаа хийдэг хүн бас судалж уншиж өгдөг хүний хувьд бас энэ тал дээр чамлалтай санагддаг. Өн улс орны үндэстний язгуур хамгийн үндсэн суур хууль нь бол гэр бүлийн хууль гэдэг. Гэр бүлийн хуулийг манайх ерөөсө авч үздэг. Ирээгүй хууль, иргэний хууль, захааны хуулинд л анхаарат байна гэхээс яг тэр гэр бүл гэж юу вэ? Монгол хүн гэж, Монгол айл гэж юу ямар байдаг? Монгол гэр бүлүүд хэрхэн цаг үеэс яаж үүсээд, яасан энэ цаг үед хэвсэн өөрчлөгдсөн Монгол хүний ахуй амьдрал, тэр үзэл бодол, зан характер хэрхээс өөрчлөгдсөн. Хүнээ судалжиж улс орон хөгжинө гэхээс манайх ч хүний орхит болцсон. Би анх нэвтрүүлэг хийж байгаа. Ерөөсөө улс орны хөгжил бол ерөөсөө хоёрхан зүйлдээ л оршин тогтно. Хүний хөгжил, шинжлэх ухааны ололт амжилтаар бид хөгжинэ. Хүний хөгжүүлэг улс орн хэзээ ч хөгждөг юм аа. Айл сайхан гадны хуулийг хуулбарлаад бид Монголын хөрсөн тэр хэзээ ч тэр боохгүй шүү дээ. Яг л монголч өөрөө эзэнт гүрэн байгуулж бас сэтгүүн болоод тэр язгуур ирэх шиг бүр дээд түвшинд очичихсан арт түмэн. Бидний боол байсан хүмүүсээс өнөөдөр хуулийн хуулбарлаад хэрэгжилж байгаа. Бид тэдэр чин цагтаа боолол байлгасан шүү. Бусад улс орныг тий. Тэгэхэд тэр боол байсан улсууд бидэнд өнөөдөр хууль яриад гадны тэр юм сурчлал хадаглаад хот байгуулалт гэж л гаднаас судлаад явж байгаа нарчааг бол төрөл заламж халаал харагдаад байна. Тэгэхэд миний ном дээр багш нүүдэлж молчод эртний хотод монголчууд хотуудыг ямар гайхалтай босгож ирсэн бэ тий. 2000 жил. Одоо та энд нэг чухал үг ярьж байна. Энийг гэрэн сүлийн үед баг яригдгаа болцсон нэг юм сэдв байгаа юм тий. Энэ улс төрийн ярьж байгаа хэрэг ерөөсөө биш шүү тий. Үзэгчд маань бас тий. Ер нь бол яаж байгаа юм бэ гэхээр ийм шинжлэх ухаан гэдэг чинь ийм өөрийн гэсэн ийм нотлох баримтууд, фактуудтай байж идэг тийм ээ. Тэгээ одоо таны тэр төрийн нэг залгамж чанар гэдэг энэ зүйл бол Монгол улсад бол их үгүйлэгч байгаа. Энийг бид нэр баг ойр санамжаас аваад хайцсан. Тэ? Гэхдээ их засаг хуулиал хэрэглэлтэй. Одоо тэгэд бүр мартсан шүү дээ. Одоо дандаа гадаадын юмнуудыг л одоо барьж аваад их засаг хуульчил одоо Монголын ахуй амьдрал яг тохирсон л хууль шүү дээ. Германы юм уу тэр гадаадын улс орнд хэрэгжилж байгаа хууль Монголын хөрсөндөө буухгүй шүү дээ. Тэдний сэтгхүү бодол ахуй амьдрал ямар орчин нөхцөл юу вэ? Монгол ахуй амьдрал ямар бид л чинь нүүдэлж артсан шүү дээ. Нүүдэлж артсан тэр зүүн бид эзэнт гүрнийг байгуулсан. Түүхт артсан. Тэр түүхт байсан артсан боолын зас доорчлаараа тий. Боол эссэн улсуудынхаа хуулийг өнөөдөр бид хэрэглээл явж байна. Тий. Гэх мэтэр ийм юмнууд бол одоо бидний амьдрал донд ингээд байнга ингээд үргэлжлээд ингээд явж байгаа нь бол
одоо инээдтэй гэх үү, Хагас эмгэнэлтэй гэх үү. Хүн бол ганцхан хуулийн дорол захирагддаг гэж байгаа шүү дээ. Үнэ. Тий. Тэгэр ч одоо энэ хууль нь өөрөө захирч байгаа хууль нь өөрөө гадны агаартай ийм хууль яваад байгаа тий. Гэдэг Гадны захиалгаар л хуулиа батлаад байгаа. гэх мэт одоо ийм нэг хэцүү юмнууд энэний ард явж байгаа. За ингээд уул номын агуулгаас ирэх юм үзэх сонсогч та бүхэндээ номын хавчуурган нэвтрүүлгээр хүргэж байна. За манай нэвтрүүлэгт Үйл Довгийн Бадарчин Отгоо докторант маань оролцож за нүүдэлчин монголчуудын эртний хотууд за уул номын агуулгыг та бүхэндээ хүргэж байгаа. За бид бүхэн бол Монгол орны ер нь хамгийн сайхан одоо түүх дурсгал эд баялыг хадгалсан томоохон одоо хайрхтын тухай та бүхэнд одоо цувралаар хүргэж байгаа. За ингээд өнөөдрийн бас намын хавчуурган нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Уул номын их одоо дугаарт ямар сэдвийн талаар гүнзгийрүүлээ ярилцгаалаа гэж. Цагаан хувьсгалын дараалал явж байгаа. Өнөөдөр бол Даншаа хадны тухай ярьсан. Дараагийн нэвтрүүлэгт одоо Сонгон айлхан хотын дурсгал газрын талаар ярина. Маш их түүхтэй уул. Одоо Улаанбаатар хотын баруун хэсэгт орших. Сонгон хайрхан гэж. Сайхан сүрлэг сайхан хайрхны талаар ярина та. За тэгэлгүй яах вэ? За ингээд хамтдаа байсан номын хавчуурган нэвтрүүлэгтэй хамтдаа байсан эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. За нэвтрүүлэгт одоо зочин хөтлөгчөөр Бадарчин Отгоо докторант маань байлаа. За найруулагч Илбэг Заяа, хөтлөгч Галсан нар та бүхэндээ номын хавчуурган нэвтрүүлгээ хүргэлээ. Хамтдаа байсан эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. За багш та мөн баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.